Дараагийн мэдээ. Францын гэрэл зургийн академи 1839 оны 1-р сарын 7-ны гэрэл зураг бий болсон өдөр хэмээн тогтсон байдаг. Тэгвэл үүнээс 6 жилийн дараа буюу 1845 онд Франц худалдаачин Жан Пьер Алибер монголчуудыг анхудаа гэрэл зурагт буулгасан байна. Энэ мэт Монголын гэрэл зургуудыг дэлгэсэн гэрэл зургийн 7 хоног цогц арга хэмжээг Монголын түүх гэрэл зурагт урандор өнөөдөр улсын хэмжээнд нийлээ. Монголын анхны гэрэл зурагт одоогийн Хөвсгөл аймгийн Ханх сумаас хойд зүгт 20 км зайд барилах Ботгол хэмээх газрын уугуул иргэд түнхний бурайдууд болон манж Европ хүмүүсийг буулгажээ. Ангийн арьс наймаалдаг байсан Францын худалдаачин Ботголд балж чулууны асар том орд нээж дурсгал болон зураг авсан нь энэ юм а. Энэ мэт Монголын түүхийг өгүүлэх 400 гаруй гэрэл зургийг өөх түүхийнх нь хамт дэлгэсэн байна. Монгол гэрэл зургийн анхдагч нарын түүхийг одоо 1900 оны ихээр бол Богд хааны дэргэд бол гэрэл зурагчтай болж исэн манайх. 1911 13 онд гэхэд Богдын анхны гэрэл зурагчин Бадам гэдэг тэр хүн байдаг тий. За тэгээд тэрнээс хойш ардын өсгөл ялаад Чойжин юмгаа за одоо Дагданд орж байгаа гэдэг манай анхны ууган гэрэл зурагчдын энэ түүхэн зургуудыг бид нэр судалгаагаараа олж за ер нь бол одоо гэрэл зурагчид бол танигдж эхэлж байгаа. Энэ анхны гэрэл зурагчин байна, энэ хүн байсан байна. За Богдын зургийг тэр хүн авч ирсэн юм байна. За анхны одоо Богд хааны цуглуулж ирсэн тэр ор заан хүртэл байгаа шүү дээ тий. Монголчууд ч бас заантай байсан. Тэр зааны түүх мөнхтэй зургийг бол тэр Бадамгоо авч ижээ. За Маршалын холбогдлолтой анхны зургийг бол одоо тэр гэрэл зурагчин Дагданд орж байгаа авч ижээ. За ер нь бол социализмын үед бол Монголын гэрэл зургийн салбар ингэж хөгжиж ирсэн гэх энэ түүхийг бол улсын гэрэл зургийн газарт ажиллаж ирсэн үе үеийн гэрэл зурагчдын бүтээл болон Монцомын хандлага. За тэгээд сүүлд одоо ингээд 90 оноос хойш бол өдөртмөн сонины уран бүтээлчдийн бүтээлээр л энэ түүхэн үзэсгэлэн гарч байгаа. Тухайлбал Ахмад гэрэл зурагчин Хашима 1996 оноос хойш гэрэл зураг авч эхэлсэн. Тэр дундаа Монгол бүхийн ахуй соёл барилдааны зургийг авдгаар онцлогтой юм а. Би бол одоо нэгтлэн бодогч жолооч мэргэжилтэй хүн. Тэгээ 96 онд бас эхлээд одоо өөрийнхөө сонирхлоор ингээд үндэсний бүхийн зураг авч эхэлсэн. Хальсаар авч эхлэе. Тэгээ зүйлдээ дижитал болоод одоо тэгэл өнөөдөр хүртэл ингээд авчлаа. Энэ одоо саяхны сүүлийн үеийн зургууд гарсан байна л да. Мөн энэ удаагийн үзэсгэлэн нь Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаараа онцлог юм а. 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ маань үндэсний хэмжээний гэрэл зургийн одоо арга хэмжээ болж өргөжлөө. Өмнөх 2 жилд Улаанбаатарын гэрэл зургийн 7 хоног гэж явж ирсэн болоо энэ удаад бол одооноос Монгол орны гэсэн ийм орон зайн хувьд бол нэлээд гэлтэй. Яг өнөөдөр ихэд Улаанбаатар хотод 7-8 үзэсгэлэн нэгдэж байна. Гэрэл зургийн өдрүүдийн хөтөлбөрт арга хэмжээгээр Монголын түүх гэрэл зурагт хэвлэлийн гэрэл зураг, баримтат гэрэл зураг сонирхогчид, залуу гэрэл зурагчин уран бүтээлчид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй зурагчид зэрэг өдөрлгүүдийг зохион байгуулна. Мөн мэдээлэл танилцуулга, сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, хилцүүлгүүд явагдах юм а.